надад дэлхийн шинжин. Oh my god, би гоцаараа бичлэг хийж та нарт харууллаа зөө. Oh my god, дэлхийн шинжин. Хүн хилээ хамгаалж ирчихэ. За. За хэдүүлээ. Дэлхийн сүнэгч яг хилээ хамгаалж илээвэл те. Нэг өглөөс ирээд уцаа хартал надад нэг мессеж ирсэн байсан ороод харсан чинь яг ийм юм битсэн байсан л та. Энэ дэлгүүрийн байршлан жоохон сонин заяа. Уг нь компьютер лаангийн ард тэгсэн чи яг ингэж явангууд сонин барилга барьсан. Тэгээд яг хаа нэг мэддэхгүй. Тэгмүүд яг ингэж явж байгаа яг нэг нөнгөт ингэж шар хаалах байдаг. Би уг нь эдний дэлгүүрийн хүнийг таньдаг байхгүй. Тэгээд яг ингэж мессеж биччихээр ингэ гайхаад тэгээд итгэхгүй бүр очиод асууж байгаа байхгүй. За тэгэхээр манай дэлгүүрийн хүн хажууд байна. Үний юм уу ер нь? Өнөө надад чи ингэж хүссэн бараагаа үзээд авчвал. Яг ийм үед бол хамгийн түрүүд шинэ компьютер авъя гэсэн бодол толгойд орж ирд юм билээ. Үнэн л хэлээ заяа. Яг нэг процессор босгочих санаатай байгаа байхгүй. Компьютероо угсарч эхлэхээс өмнө надад байгаа юмнуудаа танилцуулсан л да. Энэ дээр бол жишээ нь Dota-гийн фигур байна. Утасны тоглоомууд бол сүүлийн үед айгүй хөгжсөн. Тэрийгээ дагаад микрофон чихвч гээл утастай холбоотой ер нь ингээл янз янзын юмнууд байлээ л дээ. Невтих дээр бол янз янзын кийбордууд байсан л да. Би тэгээд яг явж байгаад өөрийнхөө яг хүсэж мөрөөдөж байсан нэг кийбордыг олсон. Тэгээд 5 саяасаа эхлээд тэр кийборд авчиг утсан юм а. Тэгээд keyboard ямар ч байсан авсан. За guys, миний сонгосон хамгийн анхны бараа. Одоо энийг эргэлзээгүйгээр авсан. Энийг яагаад гэвэл энийг би судалсан байсан аахгүй. Ер нь авъя гэж бодож исэн. Тэгтээ яг хаан зарддаг юм бол гэд мэдэхгүй байсан. Ямарч байсан. Цаашаа л үзье та. Невтих дэлгүүр дээрээс хамгийн сонирхолтой зүйл нь бол энэ усан кулертэй процессор байсан. Энийг би шууд 5 сая давчих гэж бодсон чи арай мөнгө хөрөхгүй баг өрөнд ороод дээрээс нь баахан ажилд ороод тэгээд гейминг дээр температур нь гарав тий. Энэ стейшн зориулсаар ч юм уу ачаал өндөртэй ажилладаг бол одоо тийм энэ яг нэг гэсэн хамгийн баг дээр агааржуулах нэлээ сайн л энгийн мөртлөө айгу үзэгтэй айгу сайн мэдээж компьютер угсрах гэж байгаа бол хамгийн дөрөнд кейсээ сонгоно. Маш олон төрлийн том жижиг кейс байсан л та. Хамаг мөнгөө кейсэндээ явуулаад яах вэ гэж бодоод харж байгаа ямар ч байсан нэг кейс сонгосон. Энэ нь бол энэ кейс. Энэ дотор бол одоо юу ч байхгүй байна. Юу ч байхгүй. Одоо энэ дотор хэдүүлээ гоё юмнууд гаргана. За борд бол би яг сайн мэдэхгүй. Одоо бордын дундаас гейминг бордууд гэдэг айгүй байдаг те. Одоо миний сонирхож байгаа борд гэх юм бол Wi-Fi-тай байвал их сонирн байна. Би ерөөс амьдралдаа Wi-Fi-тай тийм бордтай гэж үзег байхгүй. За би бордоо зүгээр хамгийн сүүлд нь сонгож идэв. Тэгэхгүй бол борд сонгож явж чад нөгөө гол юмнуудаа үнд хүрэхгүй бол тэгээд гэхдээ яг мэдээч зарим нэг зөрүү үүсэх юм бол би өөрөө мөнгө нэмэл өгч л төө 30-80-ыг авлаа. Шууд авчих уу? Энэ юу вэ? Энийг үгд юм уу? Дэлхийн давхгүй. Энэ за